За бичлэг хийж чадах нүгөө. Дахиад бичлэгийг зөндөө удацсан мэн тэгээд яг үүнд хэд хэдэн шалтгаан байгаа. Эхний ээлжин тэгэл урдах ажиллаа хийгээл ер нь хийх ёстой юм хийгээл явж байгаа. Хоёрт бол нэг эрүүл мэндийн асуудлууд байсан. Нэг хэсэг бүр огт юм ярьж чадхаач болсон байсан. Тэгээд тэр асуудлуудаа хэсэгчлэн тэгээ шийдсэн байгаа. Тэгээ нэг тэгэл ер нь бол зав үйл байгаа. Тэгээд ойрын хугацаанд өөртөө цаг гаргаа. За энэ оныг ер нь дуустал цаг гаргаад буцаагаад ер нь контентуудаа сэргээ, контентуудаа жоохон хийж эхлэе гэж бодсон байгаа. Зарим хүмүүс нь мэдж байгаа. Яг энэ чиний үзэж байгаа суугаас гадна надад YouTube сууг байдаг, инфооргазм нэртэй. Тэгээ тэрэн дээр ч гэсэн контентуудаа хийж эхлэе, ер нь зохиолоо бичээд эхэлсэн байгаа. Удахгүй ер нь зохиолоо дуусгаад зураг авалт руугаа орох чинь. Өөр удаашралтай явж байгаа хэд хэдэн юмнууд явж байгаа. Тэр нь контент маэстро гэдэг сургалтын хөтөлбөрөөр тэр маань өөрөө 3 курс сургалт. Тэгээ 3 курс сургалтын материалыг бэлдэнэ гэдэг бол амаргүй. Тэгээ тэр маань их удаашралтай явж байна. Тэрийг ер нь жоохон хурдлуулах хэрэгтэй байна. За фототой холбоотой дахиад нэг төсөл байгаа. Бэлэн болохоор нь танилцуулъя. Тун удахгүй ер нь бэлэн болчих واخ. Тэ эдгээр юмнуудыг ер нь л хий гэж бодож байна. Өөрийнхөө энэ YouTube суваг дээр та нарын маш олон хүмүүст яг хэрэг болсон юм байлээ, хэрэг болдог юм байлээ. Тэгээд би болохоор өөрийнхөө яг өндөө л нэг бичлэгүүндээ үздэг юм уу. Бичлэгээ хийгээд YouTube дээр оруулчих юм бол ер нь дахиж нэг өөрөө бол үзээд байхгүй. Тэгээд хүмүүс яг тэндээс зарим камерын тохиргоо эднэр сурсан л байд юм байлээ. Надтай уулзсалаараа бас баярлалаа гэж хэлдэг хүмүүс бас баггүй байдаг. Тэгээд анх 2019 онд тэр авцаа өөрөө би чинь камерын тохиргоо, камерын ревю эдгээр айгүйх үздэг байсан. Энэ камер нь тэр камер нь аль нь дээр ингээл тэгтээ сүүлийн 4-5 жил бол ер нь камер огт үзэхгүй байгаа. Тэгээд миний өөрөө нөгөө YouTube таймлайн дээр нэрээсээ камер одоо гарч ирдэггүй. Би дандаа сонирхолгүй байна гэдэг сонголтууд нь хийсээр одоо камертай холбоотой юмуд гарч ирдэг. Тэгээд тэр болоод ч тэр надаас нэг хүлээгдээд байгаа нэг баахан камерын ревюнууд байгаа тий. R8 Fuji асуужсан. Нэм 50%-ийг ер нь нэрлүү яалаа. Одоо ч гэсэн би яг өндөө шинэ камер авцсан. Юу гэдэг вэ энэ R6 Mark 3 камер авцсан байна. Тэгээд яг би одоо үзэгч нар маань ерөнхийн үлдсэн гэдгийг мэдэхгүй байна. Ямар хүмүүс байгаа гэж мэдэхгүй байна. Тэгээд хэрвээ сонирхолтой байвал яг сонирхож байна. Тэр камерыг хилээд өгөөч, яриад өгөөч гэдээ хэлчих болно. Тэр камеруудын тус бүрээр нэг богино бичлэгээр бас хилээд өгч болох бах. Гэхдээ одоо тэгээ хиймэл оюун ухаанд нэрийн хугацаанд хөгжчлөө. Хиймэл оюун ухаанаас ер нь камерын талаар хүссэн юм асуувал мэдчих болно шүү дээ. Тэгээд яг тийх шаардлага байна уугүй юу. Тэгээд өөрийнхөө энэ суваг дээр байгаа контентуудаа бас нэг жоохон төрөлжүүлэх гэсэн бас бодол байгаа. 6 сард чинь би чинь 6 сард хятад явна. 7 сард чинь Playtime наадамтай. 8 сард Вьетнам явна. 9 сард эштэшээ явахгүй. 9 сард чинь нөгөө хүүхдүүдийн хичээл сургууль байгаа. 10 сард Гүрж улс руу явна. 11 сард Япон явна. Япон явж магадгүй. За тэгээ ямар ч гэсэн нэг он дуустал хийх юмуд бас дахиад зөндөө байна. Тэгээд үүнийхээ хажуугаар контентуудаа нэгт эргээ сэргээ. Хоёрт энэ үзэж байгаа YouTube суваг дээр контентуудаа жоохон төрөлжүүлээ. Instagram дээр дахиад жоох идэвхтэй бай. Эдгээр зүйлүүдээр нь бодсон байгаа. Тэгээд он дуустал нэг тийм хэсэгчлсэн амралт гэх юм уу, хэсэгчлсэн буцаагаад контентын ажлуудаа сэргээх ч юм уу нэг иймэрхүү юм төлөвлөгөө байна. Би энэ цанхаар араа суугаад байна л да. Гадаа айгу гоё болчихно. Тэгээд дулаар чинь магадгүй хэрэг сонирхож ивэл комент хэсэгтээ бичээрэй. Би заавал уншиж байгаа шүү. За хотын төвд уулзаад кофе уугаад стрит фотографи хийж болох юм. Би өөрөө стрит фото дараагүй ер нь бас их удаж байна. Уулзаад туршлага солилцоо би өөрөө стрит фото яаж хийдгийг бас харуулнгаа
нэг тийм уулзалт богинохон жижиг уулзалт зохион байгуулж явж байна те. Тэгээ тийм сонирхолтой хүмүүс байвал бичээрэй. Өөр чинь Sony Money дээр айгүй сонирхолтой зүйлүүд болсон. Юу штэ Camera World гэдэг дэлгүүр байгаа те. Facebook дээр admin гэдэг яваад байгаа хэ те. Тэр маань Sony-гийн Монголд албан ёсны эрхийг аваад одоо 1 жил гарсан болж байна уу. Тэгээд сая өнгөрсөн 4 сард юу зохиосон Alpha Connect 2026 гэдэг олон улсын фото зургийн тэмцээн зохион байгуулсан. Тэгээд тэр мэрэнд би бас амжилттай оролцсон байгаа. Sony камертай болсон, Sony камера хэрэглэсэн. За тэрний талаар би ер нь тусдаа бичлэгээр та нарт ярьж байгаа. Өөр ярих юмнууд ер нь бол зөндөө байгаа. Тэгээд та нартайгаа эргээд уулзахад ер нь бол таатай. Комменттэй итгэвтэй байгаараа боломжоор хариулаад бүр боломжтойнууд нь бичлэг хэлбэрээр хариулаад ингэж явцгаая. Тэгээд удахгүй уулзцгаая.